Хаан банк төлөвлөж байна. Хаан банк 2018 оны 1-р улирлаас эхлүүлэн хаан бизнесээр дамжуулан банкны харилцагчдад санхүүжилтээс гадна бизнесээ амжилттай өргөжүүлэх, шалгажуулах зорилгоор менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Үүний тод жишээ нь хаан банкны жижиг дунд бизнесийг дэмжих төв Монголын менежментийн зөвлөхүүдийн институцнаар хамтран ажлын бэлгийн үйлдвэрлэл эрхэлдэг Батсэжүү компани дээр анхны зөвлөх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Батсэжүү компани нь 2008 онд анхлан хаан банкнаас санхүүжилт аван 2 бэлийн оёх автомат машинтай бизнес эхлүүлж байсан бол өнөөдөр 50 гаруй ажилтнтай ажлын бэлийн оёх 109 машины тусламжтайгаар 10 төрлийн бэлийн үйлдвэрлэн дотоодын зах зээлийг хангаж экспортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорин үйл ажиллагаагаа явуулж байна. Ажлын бэлгийн үйлдвэрлэлээс гадна өнөөдөр носон эдлийн үйлдвэр, газар тариалан болон барилгын материалын худалдаа зэрэг бизнесийн үндсэн чиглэлүүдтэй. За хаан банк нь энэ оноос эхлэн жижиг дунд бизнес эрхлэгч нарыг дэмжих төвийг байгуулан үйл ажиллагаа явуулж байна. За манай энэ төв маань жижиг дунд бизнесийн аж ахуй нэгжүүдэд санхүүгийн бус үйлчлэгээ үзүүлэх зорилготой. Өмнө нь яг банкуд харилцагч нар санхүүжилт өгөөд орхидог байсан бол бидний зүгээс энэ хангалтгүй юм байна. Менежментийн зөвлөх үйлчлэгээ, сургалт буюу санхүүгийн үйлчлэгийг давхар хүргэж харилцагч нарыг бодитод дэмжих юм байна гэж үзсэн. Манай компаниг одоо цааш яаж хөгжүүлэх үү? Яавал алдаа оноо багтаа явах уу? Одоо жиг дунд үйлдвэрийн тулгарч байгаа асуудыг цааш нь хөнгөн зөв замаар явахад шийдвэрлэхэд энэ зөвлөх үйлчлэгээний утга учир байгаа юм байна. Тэгээ одоо энийг үзүүлж байгаа хаан банкнтайгаа их баярлж байна. Батсэжүү компанийн маань маш ажилсаг хамт олон гэхдээ зөвхөн их ажил шургуй ажиллах нь бас хангалттай бус менежментийн арга ухаанаар ажиллаж зөвлөх үйлчилгээнийхээ үр дүнг тасралтгүй сайжруулалтыг хийх нь чухал байгаамаа. Бид нэр стратегийн төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээг үзүүлээд 3 жилийн стратегийн төлөвлөгөөг хийсэн. Мөн дунд хугацааны зорилтуудаа бол бизнесийн чиглэл бүр дээр нь тодорхойлж чадсан байна. За ингэснээр бол компанида бизнесийнхаа хүчин чадлыг бол 3 дахин нэмэгдүүлэх боломжийг олгосон. Энэ боломжийг олгосноор бол үр ашгийг, үр бүтээмжийг 3 дахин нэмэгдүүлсэн. Ажлын байрны тоог бас мөн адил 2 дахин өсөх боломжийг олгосон байна. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв маань зөвлөх үйлчлэгээр дамжуулан хаан банкны харилцагч нар бизнес эрхлэгчдийг чадахчууд нь эдгээр үйл ажиллагаанд бодит хувийн дор оруулахаар зориулж ажиллаж байна. Энэхүү хаан банк нь менежментийн зөвлөх үйлчилгээгээр бизнес эрхлэгч, аж ахуй нэгж байгууллагуудад тулгарч байгаа асуудлыг шийдэх зорилгоор жижиг дунд бизнесийг дэмжих төв найдвартай, эрсдэлгүй, санхүүгийн хувьд сахилга баттай үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нэгэн бизнесийг өргөжүүлэх, хөгжлийн дараагийн шатанд гаргахад бодитоогоор дэмжин хамтран ажиллахад бэлэн байна.